Сайн байцгаана уу? Сайхан наадцгааж байна уу? За энэ удаагийн зөвлөгөөгөөрөө male female graphic буюу хүүсийн infographic хэрхэн хийх талаар харуулъя. За ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай харагдана гэсэн үг. За ингээд шинэ шийдэн дээр за мэдээж тоо үзүүлэлт маань байх хэрэгтэй. За миний авсан энэ тохиолдол дээр бол ажилтнуудын тоо, хувь, нийт ажилтнуудын тоо, нийт хувь гэсэн байдлаар ардталтаа 2 багантай эрэгтэй эмэгтэйгээр нь ялгасан. За энэ дээр бол энэ 2 эрэгтэй эмэгтэй ажилтнуудын тооны нийлбэрээр нийт гэдэг тоо тавигдчих бол хувь дээр нь бол томьёо бичээд эрэгтэй нэтөө, эмэгтэй нэтөө гэдгийг харуулж байна. За нийт гэдэг дээр бол 100. За эхний ээлжинд бол эхний мөр буюу ажилтан ирэм, за хувь, нийт төвс энэ 3 мөрийг ашиглаад багнан график байгуул. За энэ багнан график дээр бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үсийн харьцааг бол одоо 66%, 33% гэдэг бол цэнхэр багнаар харуулж байна. Энэ хажуу талын улбар шар бол энэ доотлын 100% гэдгийг илэрхийлж байна. За одоо дүрсээ оруулж ирнэ. Инсерцний айкноос за pupil гэдэг эрэгтэй эмэгтэй 2 хүний дүрс сонгоод оруулаад ирье. За нэг. За энэ хоёрыг мөн хоёулангийн копидж жоод контрол товч дарж жагаад копидод паст хийгээд за доотлол нь оруулаад ирье. За эхний ээлжинд энэ дээдлийн эрэгтэйг одоо ямар өнгөтэй дүрслэх вэ? За хажуудлын эмэгтэйг ямар өнгөөр дүрслэх вэ? График форматын graphic speed гэдэг зэсний өнгөнөөс авах. За доотлын хоёрыг бол дотроо өнгөгүй гаднаа хүрээтэй. За гадна талын хүрээг хар өнгөөр graphic speed-ийг no peel. Гадна талын хүрээний өнгийг хараар за дотор талд нь бол үс юм байна. За одоо эндээс ардталт маань буюу одоо энэ 100% гэдэг дээр бол энэ эрэгтэй эмэгтэй 2 хүний энэ дотроо өнгөгүй гадна хүрээний дүрслэлтэй энэ юу орж ирэх ёстой. За энийг за жишээлбэл энэ эрэгтэйгийн дүрсийг энэ эрэгтэйгийн ардтлын энэ багнан дээр оруулж ирэхин тулд за энэ улбар шар багнан дээр дарна, нэг клик хий. 2 дахь клик хий. Тэгэхээр зөвхөн ганцхан энэ улбар шар баган сонгогдож байна. За давтын түрүүний копи мэн ороод ирсэн байна. Эхлээд энийг копидна. Ctrl C. Дараа нь улбар шар баган дээр дарахаар энэ 2 баган хоёулаа сонгогдож байгаа. Дахиад энэ баган дээр энийг дарахаар ганцхан энэ баган сонгогдож байгаа. За Ctrl V буюу paste гэхээр энэ дээр орж ирж. За одоо эмэгтэйг Ctrl copy. За энийг клик хийлээ, дахиад нэг клик хийлээ. Ctrl paste. За дараагийнх нь одоо энэ эрэгтэйгийн цэнхэр дүрсийг энэ цэнхрийн дээр авчихын тулд нэг дарлаа, 2 дарлаа, паст. За ногоо өнгөөр дүрслэгдсэн эмэгтэй хүний айкныг ийшээ оруулж ирэхин тулд нэг дарлаа, 2 дарлаа, паст. За ингээд үндсэн юу маань бэлэн болж байна. График маань бэлэн болж байна. За одоо энэ дээр ажиллахын тулд за аль нэг одоо график дүрслэл дээр 2 удаа дарчих юм. За бидний хамгийн гол хийх ёстой зүйл бол энэ графикийн дүрслэлээр дараад одоо энэ 2 маань сонгогдсон байх нь шүү дээ. За тэгээд primary access гэдгийг series overlap гэдгийг 100 болгоод ингээд сонгоод gap width-ийг жоох өргөн болгоо сонгоод өгвөл эхний ээлжинд ийм байдалтай харагдаж байна. За дараа нь мэдээж одоо энэ бол яг харахад их тохиромжгүй учраас буцаад салгаж агаад зөвхөн одоо энэ жижиг буюу хувийг илэрхийлсэн энэ 2 дүрсээ сонгож байгаад нэгээр нь сонгоо. За энэ цэнхрийг эхлээ сонгоё. За тэгээд энэ series option гэдгийг будагны савн дээр дараад
доош нь гүйлгээд stack and scaled гэдгийг дараа. Stack and scaled. За дараа нь энэ эмэгтэйгийнхаа ногоон айкон дээр дараад мөн будагны савн дээр дараад доош нь гүйлгээд stack and scaled гэдгийг сонго. За одоо ерөнхий график дээр дараад нөгөө түрүүнийхээ нийлүүлгийг хийн. За одоо ингэхээр бол зөв харагдаж байна. Одоо энэ дээр харин хүмүүсийнхээ тоог мөн юутай зүг хувьтай яаж оруулж ирэх вэ гэхээр за графикийн хэсгийг сонгохоор энэ нэмэх тэмдэг харагдаж байгаа. За энэ бусад илүү дутуу юмнуудыг бүгдийг чекнүүдийг авчи. За зөвхөн data table, label гэдэг хэсгийг идэвхжүүлээд үзье. За тэгэхээр энэ нөгөө нийт 100% гэдэг маань энд харагдаад байна. За энэ 100% гэдэг дээрээ дараад дахиад энэ ардлын options хэсгийн label options гэдэг дээр дараад value from sale гэдгийг сонгоод өөрөөр хэлбэл ямар утгыг ямар нэгэн нүднээс утгыг хуулна асуудагт. Тэгвэл энэ хувь гэдэг хэсгийг сонгоод огтарч. За тэгэнгүүт 66.7 таслалтаа 100%. За нартлын 100% гарлахын тулд энэ баруун талын хэсэгт байгаа labels option value хэсгийг авчи. За ингээд бол 66.7% нь эмэгтэй, 33.3% нь эрэгтэй ажилтдаг. За тэгвэл бас юу хэрэгтэй гэж бодъё л доо. Хувиас гадна зөвхөн тоо хэрэгтэй гэж бодъё. За тэгхийн бол дахиад за энэ график дээр эрэгтэйгийнхаа дүрс дээр дарч тий. Нөгөө өмнөх юмудаас салгая. Энэ чинь 2-2-оор нийлээд ингэж харагдаад байна шүү. За тэгээд энэ өнгөтэй жижиг хэсэг дээрээ дараад энэ нэмэх тэмдэг дээр дараад data labels. За 33.1 66. Энэ хоёрыг дарж агаад юу идэвхжүүлж агаад label options хэсгээс дахиад value from sale гэдэг одоо энэ үнийхээ тоо гэдэг эрэгтэй эмэгтэй гэдэг нуудлыг идэвхжүүлээд ингээд дарж байгаа. За энэ ардлын 33% барилгахын тулд value гэдэг сонголтыг чекин авч байна. За одоо байршлыг одоо энэ чинь ингээд хүний хөл 102 дээр гарч байгаа шүү дээ. Тэгэхээр байршлыг яаж яах вэ гэхээр энэ хоёрыг идэвхжүүлсэн чигээр data label-ийн за энэ хөл дээр нь оруулж inside base гэдгийг сонгоод за одоо графикуудаа нийлүүлчихье. Графикуудаа энэ графикны зураг дээр дараад series overlap гэдгийг 100 болгочихъя. Одоо энэ доотлолт нөгөө тоо маань ялгарч харагдахгүй байгаа учраас энэ хоёр тоогоо сонгоод формат цэснээс за ингээд нэг тодорч харагдахаар цагаан нуутай алиж сонгох яах вэ? Ингээд сонгоод харуулчих. За илүү тодруулахын тулд тод юу ашигладаг ч юм уу те. Усгийн болд ашигладаг ч юм уу. За энэ хүү байдлаар. За ингээд бидний юу маань хүүсийн график маань бэлэн болж байна. За энэ дээр ингээд жишээлбэл тоогоо өөрчлөж үзье л дээ. 54. За энэ 87. За эрчүүд авмаас байгуулга байлаа гэж бодох. Яг энэ дээр ингээд хувийн дээр гарч ийн тоонд орох. Тэгэхээр бид нар улирал тутамч байдаг юм уу те дуулуурхайн компаниуд ростерч байдаг юм уу ингээд 7 хоног болго өөрчлөгдөж идэг бол энэ загвараа бэлтэж аваад ерөөсөө тоон дээр л ингээд өөрчлөлт хийгээд байхад бол график өөрчлөгдөд ингээд явах нэ. За амжилт хүсье.